Намайг Мишель гэдэг сайн уу? Та нартай уулзсан үнэхээр их баяртай байна. Сайн байна уу хүүхдүүдээ, Мишелийн цаг эхэлж байна. Би нэстэг хөвсөрөө аялсан. Олон гоё юмнууд харсан. Гэхдээ нэг хав харахгүй юм төгжрөглэн юм уу, нэг тоос шороотой юм харагсан. Тэгсэн чинь тэр ойртод үтсэн чинь нэлээх машин байсан. Жолээж тэдний малчин хайдсан бол жиж явсан чинь нэг ч малчин харагдахгүй. Тэгэхээр нэрээ элэг цусам ийм сайхан газар ингээд усгүй төрөгчээд бид нар тэгэхээр нэрэн багтаа суух байдал юусаа алга байна. Бид нар энэ өстэй хүүхэд ахаснаа ишиг хариулаад маллаад доошо ишгэ хариулаад юм уу малдаа хариулаад гарахад энэ доогуур зүгээр хулан гэдэг чинь зүгээр сүргээрээ бэлчдэг анг өөрөө ийм сайхан байсан. Тэг малчнууд найдсан. Малчтын тэр сайхан маллаад байжсэн бол чи маллаа сайхан байна уу? Сүү цагаагаа цагаатэйгээд ямаагаа саагаад гойгооч. Тийм гоё жаргаж ирсэн хүмүүсийн газрын тийм болгоцуулсаад шүү дээ. Яагаад тэгсэн? Тэг яагаад тэгсэн юм бол яагаадыг хоёулаа тайланда ширэл намнаас уншиж үзье. Намнаас уншиж үзье зөвхөн санаа байна минь үү? Энэ бол амьдрах ухааны нууц юм. Нууц. Би чамаас ингэж асууя. Чи чидэд итгэдэг үү? Чидэд итгэдэг. Нистэг ивсээр яваад болж байгаа ч? Болж ийсэн. Энэ чид мөн биз? Мөн. Тэгвэл хүн өөрөө нистэг гэвэл чи итгэх үү? Хүн өөрөө нисч чадна гэвэл итгэх үү? Итгэж магадгүй. За тэгвэл итгэж чадахгүйгаасаа болоод хүмүүс тийм амар нүгэлтэй ажил хийдэг байхгүй юу? Хүн өөрөө нисч чаднаа. Чи өөрөө над шиг ингэж нисч чаддгиймаа гэдэг зүйлийг бурхан багш намлаад чи хүн нисдэг тухайд дуулж ирсэн үү? Дуулж ирсэн. За юу дуулж ирсэн? Нөгөө нэг манай ээж ярьсан юм л та. Хүмүүсүүд нисч болдог, өөртөө итгэл тэвэл суралцаж жагаад өөрөө нисэх гэж оролдоод байвал нисэж болно. Харин нисгүй байвал нисэхгүй шүү дээ гэсэн. За тэгвэл тийм л юм байгаа яа. Энэ бол амьдрах ухааны нууц юм. Нууц. Бид татгүйчний хуулийн тусламжтайгаар хүссэн бүхнээ биелүүлэх чадвартай. Энийг л ойлгох хэрэгтэй юм. Бурханы номнууд шүү дээ. Одоо энэ чинь хүн яаж өөрөө нисэх вэ гэдэг номнууд байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл энэ номнууд шүү дээ. Бүгдээрээ хүн өөрөө нисч чаднаа. Над шиг ингэж нисч чаднаа гэж бурхан багш өөрөө нисээд үзүүлсэн байхгүй юу? Над шиг ингээ бинээсээ алтан нарны цацрыг ингээд алт дэлмээр нь цацруулаад ингэж болдгиймаа гэд яасан чинь энд итгэсэн улсууд нь нис сурсан улсууд зөндөө байдгийг. Одоо энэ мелодийн намтар гэж энэ тодуулгааг болоод би чам дараа нь үзүүлэн заяа. За. Тэгээд яаж нисэх вэ гэдэг арга ухааныг заадаг ийм гоё сургалт байдгийг мэдэхгүй би юу гэж нисч чаддгийг ингээ бодчихлоороо эн чинь нүгэл болоо явчихдаг байхгүй юу? 10 нүгэл гэж дуусна уу? Нүгэл гэдэг нь нөгөө нэг өөрт итгэхгүй байж байгаа нүгэл гэдэг. Нүгэл гэдэг нь 10 нүгэл гэхлээр зэрэг эхлээд буруу үсгийн нүгэл гэхлээр өөртөө итгэхгүй би яаж нисч чадах юм бэ ингээ өөрийгөө
дутуу үнэлээд байдаг аахгүй юу? Эн чинь нүгэл аахгүй юу? Ингэснээсээ болоод яасан бэ гэхлээр зэрэг хүний оюун ухаан хэрвээ би бурхан бол чадна нис чадна гэдэг ингээ гоё мөрөөдөд ич хэдийг ингээ мөрөөдөхлөөр зэрэг хүн өөрөө нисээ явчих чадах нь штэ. Тэгж чадахгүй болохоор чинь зэрэг нөгөө оюун ухаан чинь гомдоод гэхдээ оюун ухаан чинь өөрөө нисдэг хевс байтугай нисдэг онгоц бүтээсэн байгаа биз дээ. Нисдэг пуужин бүтээсэн байгаа биз дээ. Энэ чид мөн үү? Мөн багаач. Тэгвэл энэ би нис чадахгүй гэж буруу бодсноосоо болоод би нис чадахгүй би энэ газар ухаж би ногоол тарьж чадна гэдэг нөгөө ногоогоо тарих юм аа. За гар нь ядрахлаараа зэрэг нөгөө кампамампа нэгэ тэ. Тэгээд нөгөө илжигний дархлаар зэрэг нөгөө нэг дугуй муугүй гэж машин болж онгоцуулж байгаад тэгээ юм онгоцны яцсан. Тэгсээр нэ тэр буруу ичээд байхгүй юу? Тэр хүн нь өөрөө нисэж гин гэж бодоод идэг юм уу? Өөрөө нисч мэдэхгүй юм чинь зүгээр л цалингаа авлам сайн авъя гэж явсаар яжгаад өндөр цалинтай болохын тулд их сайн сурна да. Тэгээд тэр суралт сайн сурсаар байж байгаа нэг мэдсэн чинь нисдэг онгоц байтугай сансар төөрдөг пууж хийчихсэн оюун ухааны чидэн бүтээсэн. Хамгийн аюултай нь юу вэ гэхээр зэрэг та нар амьдраад өдөртөх дэлхийг эвдээ хайчихсан. Тэгээд тэр машиныг хөөгөө явуулчихсан. Тэгээд газар орноо сөрүүлчихсэн. Тэгээд эн чинь нүгэл байхгүй юу? Тэгэхээр зэрэг нүгэл юунаас эхлэх нь вэ? Нүгэл би нис чадахгүй гэдэг буруу бодлоос эхлэх нь мөн үү? Тийм учраас 10-аар нүгэл гэж юу гэхээр зэрэг буруу үзлийн нүглээ гэдэг. Эндээс чинь хомхой сэтгэл нөгөө нэг хандгүй шунал гэдэг чинь би чадахгүй гэдэг энэ өөрөөгөө дутуу үнснээс болдог байхгүй юу? Одоо тэгээд энэ хүмүүсүүд нисдэг юм уу? Дандаа л энэ яаж нисэх вэ гэдэг сургалт. Энэ яаж нисэх вэ гэдэг чинь бүр юм юу штэ штэ. Шатчилсан сургалтууд байдаг аахгүй бодмөрийн зэрэг гэдгийг дараалал нь юмаа гэдэг. За тэгээ эхлээд яадаг вэ гэхлээр зэрэг эхлээд энэ малчин болоод ингээд чи нисдэг хевсээр нисээд ингээд аялаад байна штэ тий. Энэ их аз жаргалыг чи өөрөө яаж эдлэх вэ гэдэг ном нь байдгийг. Тэгсэн чинь би нис чадахгүй гэдэг буруу бодолтой болсод аз жаргалаа эдэлж чадахгүй. Би ажлыг хоол явуулах штэ гэд ажил хийгээд ингээ газар ухсаар байж байгаа. Нөгөө газараа яаж сайн авах уу гэж ингэж оролцоор байж байгаад ингээд тэр том машиныг шийдэж байгаа. Амар том машин ачсан. Амар том шанагаар утгаад хийгээд байна уу? Тийм байгааз. Тэр том шанагуудыг чинь нөгөө би нис чадахгүй гэж бодсон өөртөө итгэлгүй бодол чинь тэр их нүглийг чи үлдээлээд байдаг байхгүй. Одоо чамд ойлгож байна уу? Жаахан ч ойлгож байна уу? Бүр ойлгогдож байна уу? Бүр ойлгогдож байна. За тэгвэл хоёулаа нэвтрүүлгээ өргөжлүүлээд явуулах уу яах вэ? Тэгээ. Өнөөдрийн Мишелийн цагийн дараачийн үе эхэлж байна. Одоо бид нэр хүн яагаад нисдэг вэ гэдгийг судлах байна. Мэлбогдын намтар 10 дугаар бүлэг. Ичидийн гайхамшиг. Ингээд уламширгуй бясалгал хийхэд өдрийн туршид би хүссэн зургаар уруулагч хувилгаан шиг биеэ гал болгон асааж ус уулган ундраах ихчлэн ой тоонд ормгүй ичидийн санхмрыг нэгдэж буйн бэлэг совин татварлаа. Сэтгэл зүрхэн минь баяр багтал цалгиж урам зориг бадран улам цааш нь хичээлсээр жинхнээсээ гарт хөрн нисдэг болов. Тэгээд зарим үед Минчиг Демагийн агууруу нисэн хурж бясалгал хийх болсон юм. Тэр үед амин галын дулаан амгалан урд өмнөхөөсөө илүүн жилүү ундарч байлаа. Намайг нисж явахыг харсан хүү аава хараач ямар гайхалтай юм бэ? Хүн нисж явна. Нисч чаддаг бол өлөнж бай, өгөөгүй ч бай яадаг юм? Хүн нисгэс илүү сонин хачин гэж байх уу та гэж ширтэн зогссоор байлаа. Ийм л гоёлын байна гэхдээ би чадахгүй. Эсвэл тэр надад саад болоод байна. Тэр хизээч энийг надад зөвшөөрөхгүй. Надад энийг хийхэд мөнгө байхгүй. Надад энийг хийх хүч тэнхээ байхгүй. Эсвэл энийг хийхэд их мөнгө хэрэгтэй гэд би чадахгүй гэж зарим хүн хэлэх байх. Чадахгүй гэж хэлэх үрд та тэр талаар чинь болдог гэдгийг ойлгох ёстой. Чи тэгвэл хийдчихдээ юм байна штэ. Тэгвэл энэ чидийн тухай дараагийн нэвтрүүлгийг хийхээ ер нь цаашдаа ярих юм байна тийм үү? Тэгвэл чи өөр цаашдаа дандаа хүүхдүүдтэй гоё яаж энэ болохоо байсан золж байгаа хүмүүсийг Ямар чиж. За ингээд манай Мишель ямаагаас ахаар яаран бослоо. Түн зөвхөн чидийн нэвтрүүлэг хийхээс гадна өөр их олон ажил бий. Ямаагаас ах, ишгээ ялгах, туглаа хариулах, сүгэн хөрүүлэх, таргаан бүрэх, бас идэ цагаагаан хийх. За тэгээд бас хадлан дажил бэлдэж өвлийн бэлтгэлээ хангах ажил хийн. Гэх мэт өөр олон ажил түүнд бий.
бас тэр хадаар аялах хачин их дуртай. Дөнгөж хэлд орсон жоох хөөхд байхдаа л Жол ээжээ хадаар хамт явъя гэж дандаа хоргодог байсан. Одоо ч гэсэн дандаа л хадаар хамтдаа аялъя гэж шалгааж л байдаг. Хачин хөөхд шүү манай Мишель. Газраарч тэнгэрээрч аялах дуртай манай Мишель. Газрынч тэнгэрийнч хамгал хүчийг бяцхан биедэн оршоон аялж ертөнцийн хамгийн хүчрхэг баатар адил ер усын аз жаргалтай аялан зугаалж явна. Тийм ээ. ертөнцийн бүхэл хүүхдүүд бүгд л яг л манай Мишель адил ер бусын аз жаргалыг эдлэх гэж энэ ертөнцид мэндэлсэн. Уучлаарай, бид нар одоо ямаагаас амаар байна. Дараа үргэлжлүүлье. Бацна явна ирсэн. Бүр ийшээ явж гин. Оогт руугаа явсан. Аха. Түр явцсан. Мишелийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээ жаргаж байна. Дараагийн дугаартаа манай Мишель хүн хэрхэн нийс сурах аргыг шидэт номоосоо үзэж судлаад багчууд хүүхдүүд та бүхэндээ зааж танилцуулахаар зэгсэн байгаа. Та бүхэн манай Мишелийн цаг нэвтрүүлгийг алдалгүй үзэж хэрхэн агаарт хөөрнөсөх аргад хамтдаа суралцаарай. Дараа дахин уулзтлаа түр баяртай. Хүн яагаад нисдэг вэ? Чи их олон ичидтэй юм аа та. Би ичидтэй гэж өөрийгөө төсөөлөд исэн чи ичидтэй болцсон. Цаг нь Одоо уул цаг руу хүний хэлсэн юмыг явуулна штэ. Тэгээд цаг нь өөрөө дотроо явна штэ. Ичидтэй юм чи. Дотроо явуулаа тэгээд хүмүүснүүдийг гоё амьдралтай болгодог. Оо ямар гоё юм бэ. Чамаас ер нь ямар гоё юм гарах нь вэ аа? Ер нь бүх хүмүүсийг аз жаргалтайд очих юм биш үү чи чинь. За би чам залбирна. Би чамайг багшаан болгоно. Чи бас олон хүний багш болоорой заа. Одоо хэд бүх хүмүүсийг аз жаргалтай болгоно. Таны туулж өнгөрөөсөн бүхэн, таны мэдэрч амссан бүхэн таныг өөрчлөх яг энэ мөчөд дагуулж ирсэн. Та хэн болох, таны юу хийх нь яг одооноос эхлэж байна. Та бол агуу хүн гэдэгт би итгэдэг. Танд ер бусын хүч, ер бус зүйл байгаа. Амьдрал чинь юу ч тохиолж байсан хамаагүй. Та залуу эсвэл өөрийгөө хөвшин гэж бодож байгаа чинь над хамаагүй. Зөв сэтгэн бодож эхлэх тэр мөчөд таны дотор байгаа үргэлж байсан дэлхийн ертөнц рүү агуу том хүч ундран гарч ирнэ. Тэр хүч амьдралыг чинь өөрчилж, таныг хооллож, хувцлан, таныг өдөртөн чиглүүлж, таныг хамгаална. Орчлон ертөнцийн тархин байсан Монгол 21-р зууны хөгжих зүрхэн байгээ. Инхи хайр Монгол улс минь